За одоо юу лээ? Тэгээ 2008 оны Хямралын сурамж гэдэг нэг ганц үг хэлчихье. За тэгэхээр 2008 оны санхүүгийн хямрал болсон тийм ээ. За тэгэхээр нэг алтан өндөг гаргаж дахиад алж идээд 2 өдөр найрлаад хоосорсон хүний нэг үлгэр гэдэг нэг үлгэр өгдөг тийм Монголд болсон. За тэгээд 68 татвараас болоод 2006-аас 9 оноод урдын жижигхээр хэрвээ яг тэр ирчээр явж байсан бол 100 орчим тонн алт авах боломж бол Монгол улс алдсан. Алтны олборлоо зогссон. Эдийн засгийн бараг 4/1-ийнх нь хөдөлгөөр бол унтарсан. Тийм үү? 100 тонн алт гэдэг чинь одоо энэ ойролцоогоор 5 тэрбум орчим доллар байна. 5 тэрбум орчим доллар. За тэгэхээр одоо харин азар бол одоо бид нар аягүй аимшигтай ингээд ийм баларж байгаа тэгээ 7-8 оны санхүүгийн хямралтаас олгосон тийм ээ. Харин азар бол харин өхлөөс аврагцсан. Яасан гэхээр зэрэг нүүрсгэд нэг шинээр бүтээгдэхүүн орж ирээ. Тэгээд харин өстой модоо байрлалгүй хүн шиг тэгээд нэг юм өнгөрсөн гэж би ойлгож байгаа. Нүүрс бидрийг аварсан. За иймэрхүү болсон. За цаашаа. За одоо 9 оны оюутлахын гэрээгийн тухай одоо ингээд парт 4 дээр ярих юм байна. За одоо оюутлахын гэрээний тухай ганц хоёр хэлчихье. За тэгэхээр 6-7 жилийн дараа нэг удаж удажж арай гэж баяр нэг 2009 онд гэрээ хийсэн. За тэгээ энэ дээр бол нэг 34-ийн заалт маалт гэж дунд нь тэр нэг 5 оноос ахуулаад ирээсээ тэр нөгөө нүүрээ хаас ачаа хуул заалт маалт оруулаад юу стратеги юу ч гэлээ. Бүгдээ мэдж байгаа тийм. Ерөөсөө гадныхаа барыг хаасан юм хийж байгаа. Хинч Монголд зүгээр мөнгө өгөхгүй байхгүй да. Би бол хийж таалгаж байгаа. Хүнд зүгээр хинч өөрийнхөө мөнгө 10 нугалныг юу л өгнө. Тэгтэн би одоо би ингэж хэлэх гээд байхгүй. Одоо Боингийн үлд Боингэд онгоцны үйлдвэрүүд Америкийн тийм үү. Монгол байгууллагад ашигтай байгууллага байгуулж илээ гэж. Тэгээд бид нар орж ирэх нь янз бүрийн гайлын татвар, экспорт, импортын татвар гэж жижиг эсвэл манай хүмүүсийн одоо цалингийн татвар гэдэг чинь ингээд бид нар мөнгө саагаад амир байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл нэг аимштай юм тавиад би баг мөнгө чинь Боинг одоо манай монголчууд яхаа Боингийн улирц үйлдвэр очингуудаа би танаа ажилч оролцсон гэдэг бол хусал гэж хэлнээс бид тэрийг орж. Яг тэгж тэрэндээ адилхан байхгүй. Айбл дээр очиод те. За одоо танаа төсөвч их байна гэдэг ч юм уу. Юу яриад байгаа юм бэ тэр? Компани дотоод ажилтнаа оролцоол. Тийм үү? Тэгээ тэр ерөөсөө аяг утгагүй санагдаж байгаа. Энэ бол ерөөсөө энэ цаг үед нийцэхгүй. Тийм өөр асуудал. Одоо энэ ялангуяа одоо энэ үйлдвэрлэлийн технологи одоо ингээд бий болоод ингээд улам энэ юу ч ингээд галбаачлагдаад ерөөсөө улам одоо ерөөсөө урдлын юм гэдэг чинь ерөөсөө тийм байхгүй болж байгаа байхгүй. Одоо би бол юу гэх гээд энэ олон улсын худалдааны байгууллагууд маш олон шин апдейт хийгдэж байгаа гэж дотор бодож байгаа. Яагаад тэгэхээр тэр урдлын олон заалтууд нь одоо ямар хүчтэй байх ямар амьдрал утгагүй болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг урдлынхаа 10-20 жилийн юм зурлаад идэг гэтэл дэлхийд ч маш хурдтай өөрчлөлт нэг гэж хэлэх гэдэг нь л дээ. За ингээд нэг юм утгагүй хууль байгаамаа. Тийм учраас оюутлага хувьсаж унж байгаамаа л гэж би хэлэх гээд байгаа. Энэ бүгдийг би ингээд яах гэж ингэ презентацийн хэдүүл энэ хууль чинь ерөөс амьдрал нийцэхгүй байна. Одоо байгаа хууль чинь. Тэгээ 6 оны хууль чинь харин ингэсэн юм бол харин айгу мундаг хууль хийсэн юм байлээ гэж би хэлэх гээд байхгүй. Тэр дэлхийн намжуулыг хөрөмж татаад байхыг бодоход л Путин Бушиг эртлэн хууль хийсэн гэж би хэлэх гээд байхгүй. Одоо бол Путин бүгд байхгүй. Одоо сүүлдээ бороо голдоо хүрт хөөгөө болц. Одоо ганцхан оюутлагаас өөр хүн байгаа юм Монгол дээр. Ганц хоёр нэг Австралийн компани тэгээд мөнгө ээжсэн тэгээд нэг мэдэхгүй. За би бол сайн мэдэхгүй. За тийм л юм болсон юм. Ийм муухай болоод байна гэж хэлэх гээд байхгүй юу. За тэгвэл хүмүүс аягүй эрдэнтэй ярьдаг байхгүй юу? Эрдэнэт үйлдвэр яриад идэв. Эрдэнэт аягүй мундаг ингээд яах ингээд. Эрдэнэт шал ондоо. Нөгөө хэн блэ? Галсан байрынгийн ихнэр гэдэг чинь шал ондоо хүүхэн гэдэг чинь. Эрдэнэт бол бүр шал ондоо түүхтэй. Эрдэнэт бол нэгдүгээрт бол шал өөр нийгэмд байгуулагдсан тийм ээ. Социализм уу. Энэ бол миний ойлгосноор бол энэ бол Чилд байгуулах гэдэг Өмнөд Америкийн Чилд байгуулах гэсэн үйлдвэр. Тийм ээ, үйлдвэрийн төсөл. Цаас мас бүгдийг ингэ хийцэн байсан. Гэтэл тэр Чил чи нөгөө Салвадор алиан дээр нөгөө Пиночет хувьсал юу төрийн эргэлтээс Салвадор алианд шалгагдсан шүү дээ. Тэгэхээр зэрэг би ойлгохтой бол энэ тухайн үед Оросч их гүрэн байсан. Тэгэхээр тэр хоёр Америк Орос гэдэг хоёрхан гүрэн байсан. Тэгэхэд Оросын ардтал 15 бүгд 8 тулс те тэр Орос чинь ганцхан Орос шиг 15 бүгд 8. Тэгээд зүүн Европ
За өөр тэгэл Африк юу гэж Өмнөд Америк аягүй олон улсууд ингэ баг дэлхийн талыг өөртөө нийтгэжсэн амар хүчтэй супер гүрэн байсан. Тэр их нөөцийг ашиглаад Эрдэнэ төгөлдрийн одоо баг Эрдэнэтийн төслийг ихт чинь Орос орн баг тэр чигээрэл 200 Эрдэнэ шилжээний институт за тэр Эрдэнэт чинь 50-60 мянган хүн ирлөө ялаа. Тэст Орос орн тулдаа энэ арай гэж нүдээр барьсан байхгүй юу? Ээлж дээ яагаад баригдсан нэгдүгээр Чили Өмнөд Америкийг ингээ байлдан давуулах гэж харамсалтай тэр өчнөө төчнөө ингээ мөнгө гаргацсан байдаг. Өчнөө төчнөө юм хийцэн байж байдаг. Гэтэл одоо яахаа тэгээд Пиночет юу вэ салуудаар алгад одоо яах вэ? Энэ их нөөцийг яах юм гэдэг асуудал гарчихсан. Тэгээд би тэр үед нь Чеход Монголд нэг юм юу нээсэн гэдэг энийг үзсэн чи боломж санагдал. Тэгээд Монгол руу тэр их Орос байсан тулдаа энэ бол тэр үеийн 300 сая доллар өнөөдрийн 3 тэрлэн доллар. Тэгээ өнөөдөр бас 3 тэрлэн доллар уулуурхад босон гэдэг чинь бол Оросч ч гэсэн өнөөдөр хэцүү шүү дээ бас. Америкч гэсэн хэцүү юм л асар их мөнгө шүү дээ. Би тэгж ойлгож байна. Тэгэхээр зэрэг ийм шал өөр улс төрийн нөхцөл байдалтай байсан юм ойлгоход ингээд хольж болохгүй гэж би хэлэх гээд байхгүй. Ойлгоо бол яг сонгодог утгаараа одоо Торонто тэр Нью-Йоркийн хөрөнгөний биржээс яг сонгодог утгаараа босчирч байна. Ойлгоо дээр бол бас л тухайн үед тэрбум долларч болсон юм а тэр хэдэн онд 2 тэрбум долларч болсон. Тэгэхэд бас л дэлхийн топ 10 банкуд одоо тэр Goldman Sachs юу хичээлээ одоо би мэдэхгүй тэр Deutsche Bank дэлхийд дээр ямар том банк байдیں۔ Япон, Герман тэр одоо Араб тэр одоо тий Америк тэр Итали юу ч Италич одоо байсан үед Австрали, Канада, Нью-Зеланд за тэр дэлхийн хамгийн том банкуд ингэж асар их хөрөнгөөр барьж юу Монгол дийлэхгүй байхгүй да. Манайхан болгоод бид нэрс чадна гэдэг энэ ямар ч боломжгүй байхгүй да. Манай Монголын компаниудыг харалтаа бид тэр тэгээд Монгол газар маань яв Алтан дорнд за Алтан дорнд ч бас Оросын компани шүү дээ бас 20 хэдэн сая доллартай. Тэгэхээр манай хөрхийн манай монголчууд 200 мянган доллараар эхлээл явж байсан шүү дээ. Бид түүхэн сайн мэднэ. Тэгэхээр зэрэг энэ л ямар ч боломжгүй. Тэгээд бид нар яг өнөөдөр бол манай Монголд миллиард доллар босоод менежерүүд байхгүй байна. Би тэгж хэлэх гэсэн. Манай Монголд нөөц нь байна. Одоохондоо манай менежерүүд бол арай л нэг тэгж тэрбум доллар босгоод байдаг тийм менежерүүд тэр доллар тэр 20-30 сая доллар босгодог хүн ч гэсэн цөөхөн баг шиг байна Монголд бол. Би за одоо од жаргал нэг тэрбум доллар босгосон баг. Хин дорны дэлгэр сайхны тэрбум доллар босгосон тийм ээ. За өөр ингээд за тэр цайрт минерал бас нэг 50-60 сая доллар босгосон хэд явсан. Ингээ хэдхэн хүн байгаа байхгүй. Ингээл болоо. Тэгэл тэгэхэд чинь хоёрдугаарыг бол би тийм Эрдэнэтэй адилхан Эрдэнэтийг бол Оросын их гүрэн байсан тул Эрдэнэтийг би хийлээ гэж хэлж байна. Гэтэл хоёрдугаарыг бол үнэхээр тэр мундаг одоо менежерүүд байсан тул та тий тэр Goldman Sachs одоо тэр гол одоо би тэр Underwriter-ыг мэдэхгүй байна. Goldman Sachs байсан байхаа би одоо мэдэхгүй. Тэр нэг мундаг одоо Underwriter гарч ирэл тий одоо тэр мөнгө өсгөх хүн гарч ирэл тэгэл одоо Дэлхийн банк Азийн хөгжлийн банкаар бараг л одоо яасан би бүгдээрээ л ирнэ дэлхийгээр ирээд ирж байгаа нэг хэдэн тэрбум доллар болсон байх гэж бодож байгаа. Тэр ийм болсон юм аа гэж би хэлэх гээд байгаа. Тэгээ одоо өнөөдөр бол ингээд гадуур ингээд харж байгаа чинь их хурл дээр ч хэрэлдээл тэгэл нэг гадуур ч одоо фэйсбүүкээр дүүрэн л одоо гадныг харааж мараагаал нэг тэрбум хэтэрчлээ л гээл. Одоо тэгэд барилга барих гээд 10 сая барья гэж төсөө 10 сая хийчихэд 20 саяар барьж л хийдэг шүү дээ. Энэ одоо тэгэл бизнес дээр юм байж л хийдэг шүү дээ. Тэгээ одоо тэр нэг 1.9 тэрбум төгрөөр хэтэрчихсэн энэ тэргээл баг 300 сая бид нар засгийн газраас тулгын шаардаад салхаасанасаа барь гэсэн юм байлээ. Эхлээд барья гэхтэн бариулахгүй байсан байж байгаа. Барья гэдэг ахтан тийм үү хайгуул хийгээд бариулдаггүй. Тэгсэн дараа нь гів үнтгэн л одоо барь энэ тэргээл ингээд олон ажлын хөөхөн шиг манай Монголын засгийн газар ирсэн. Тийм байдалтай байгаа даа. Тэгэл юу тэгж мэгээл тэр чинь одоо 300 сая хэтэрч ах шиг тийм. Иймэрхүү өөрсдөө нөхцөл тавьчихгууд дараагаар нь тэрийг одоо идлээ хаадлаа, өөрдлөө мөвөрлөө гэж энийг бол би ойлгохгүй байгаа. Тэгэхээр зэрэг юу гэх гээд байна нөхөр зэрэг ер нь тэр уулаархан хойлоо өөрчлөө тэр гадныхан тэр мөнгөтэй улсууд нэрэл Монголд үйлдвэрээ байгуулж байгаа юм. Би хэлээш Toyota Монгол дээр үйлдвэр байгуулах гэдэг яа тийм. Бид нар Toyota-гийн төсөн мөсөнд баталж яах юм. Бид нар угаасаа машин хийж мэдэхгүй юм чинь. Тийм үстэй. Бид нар машин хийж чадахгүй шүү дээ. Toyota шиг 100 жил машин үйлдвэрлэжсэн байна. Тэгэхээр зэрэг тэр Toyota тэр өмд доллараар босгоно дампуур нь бид падли яахгүй. Юм нь орж ирлээ татраа аваад хүмүүсээ ажилуулаад манай хүмүүс одоо 200 мянган монголчууд чинь гадагшаагаар авчихсан байна. Дахиад 200 мянган монголчууд гадагшаа дандаа 15-аас бараг 20 35 насныхан маань гараад хүчтэй эд. Тэгээд дараа чи 200 мөч гарах гээд шүү дээ. Тэр эдрийг яаж Монголд барьж хоцрох уу? Яаж барьж үлдээх үү? Эсвэл яг тэр сургууль соёлтой явал явдаг юм байгаа. Ганцхан очингуудаа солонгос ч одоо маш хүнд ажил хийгээд эрүүл мэндийг болоод явж. Тэгэхэд Монголдо бол нэг 3,000 2-3,000 долларын цалин авдаг